Ерөнхийдөө нэг үсэн гэдэг. Ингээс хүчтэй энэ аюултай шүү дээ. Наш нэр үү? За өнөөдөр 4 сарын 8 Монголоос явхад 2 хоног үлдсэн байна. Хүүхэд маань 14-7 хоног 4 өдөртэй болсон байна. Тэгээд 7 хоногийн өмнө буюу 4 сарын 1-нд бид хоёр ээхонд харуулсан. Жохон бие өвдөж мөвдөд амар ядраад байгаа учраас бас хүүхдээ харуулмаар санагдаад ээхонд харуулсан. Тэгээд тэгсэн чинь амар нийтдээ ингэж нүүрээ нууцсан. Нүүрээ нууцсан 3D яхаа харуулсан. Тэгээд ер нь бол харахад болохоор юу л саруул хүүхэд байна. Ядраад байгаа учраас ялчгүй жоохон тооноос өгөөдэй ингэж тэгчихсэн. Гэтэ би хамгийн сонирн шүү дээ. Тооноос гэдэг юмыг би англи хэл дээр ингэж хайхангуут тий одоо жишээ нь тэр доор байгаа одоо ингээд нөгөө булчин айгу чангарч мангараад тэр гээд ингээд англиэр хайнгууд юу ч гарчдаггүй заяа. Нэрс тооноос энэ гэж гарч ирдэггүй. Тэгээ ядраанаас болж байгаа юм бол жооч гэж гарч ирдэггүй. Тэгээ яах ёстой ч гэж гарч ирдэггүй. Зүгээр л тийм доор ингээд те чангараад ингээд байна гэхээр амарл бишээ. Юу гэлээ энэ энгийн зүйл гэдэлээ. Бацлалт ер нь ингээд төрхтэй бэлдээд ингээд бацлалт дэвшнээс жоохон өгөж эхэлж байгаа гэж амар тийм тооноос гэрчлээ гарч ирчихсэн заяа. Тэгээ би тэнд нь жоохон гайхаж байгаа. Тэгээд биеийн байдал бол ерөнхийдөө нэг ханад хүрсэн би нэрээ нэг 2-3-7 нэг ханад хүрсэн үү. Тэгээд жирэмсэн байгаа учраас янз бүрийн юм хэрэглэж болохгүй болохоор нэлийн удаан ингээд ханиадтай бийдэг юм шиг байна. Тэгээд ханиад хөрөх хүүхдэд муу гэсэн. Гэхдээ хүрхгүй бас байж үнэхээр хүрхгүй байг хичээж чадсангүй. Гэтэ гагваха гэж бодож байна. Тэгээд биеийн байдал болохоор нэлийн ерөөдөө ингээд хордлого модлогоос гарсан. Янз бүрийн хуурай хоолнууд идэж чадж байгаа. Өмнө нь болохоор зөвхөн шүлтэй дүүсэн бол одоо хуурай хоолнууд идэж чадж байгаа. Гэхдээ ингээд давслаг хоолнд илүү их дуртайгаа. Давслаг гэдэг нь одоо жишээ нь хоол моолнд айгу сайн байгаа. Тэрнээс шил чихэр бичээний хувьд бол жоохон дургу байгаа. Идэхүйсэл ерөөс дүрхгүй байгаа. Чихэр бичээний хувьд. Тэгээд ааруул айгу идмээр байгаа. Яг юм халуун хоол, гэрийн хоол идмээр байгаа. Гиз маань хүүхэн харагдаад ихсэн яг хэвтэй байдлаасаа ингээд том боогод ихсэн. Тэгээд амар хүүхэн байгаа. Одоо маш их ядарч шөнө ажиллаж байсан болохоор маш их ядарч одоо 2 хоногийн дараа Ванкувер руу явах гэж байгаа да жоохон баяртай байна. Тэгэхээр хүүхдээ бас ингээд ядраагаад ээж бас болохгүй байх гэж бодож ийн. Тэгээд хэдий гэртээ байгаад аав ээжтэйгээ цагийг өнгөрөөх машгүй байгаа ч гэсэндээ бас өөрийнхөө биеийг анзаарахгүй бол одоо би ганцаараа биш боллоо. Тийм учраас Ванкувер руу явж өдрийн цагаараа ажиллаж шөнийн нойртой байхыг бас айгүй хүсэж байна. Тэгээд хүлээж байна. Тэгэл 14-7 хоногт одоо тэгээд нөгөө юу болдог гэсэн. Тоорны хэлбэртэй болдог гэсэн. Тэгээдсэн чинь маа найз нэг дэвтэр өгсөн байхгүй юу? Тэгээд дэвтэр өгсөн чинь тэр нөгөө жирэмсний тэмдэглэл тэгсэн чинь 13-аас 14-7 хоногт одоо Монгол жирэмсний тэмдэглэл байхгүй юу? Тэгсэн чинь би болохоор нөгөө vlog гэдэг аппликейшн дээр нөгөө өөрийнхөө жирэмсний юг ингээд дагаа явж байгаа байхгүй юу? Тэгээд 13-7 хоногт л юм уу? 14-7 хоногт тоор шиг хэмжээтэй байдаг гэдгийгсэн чинь Монгол төр тэмдэглэл дээр бууцны хэлбэрт хэмжээтэй байдаг гэдгийгсэн. Тэгэхээр одоо бууцхан боллоо. Тэгээд асан яг ингээд
хоногийнхаа дагуу ийнх нь харуулхад болохоор яг нөгөө хоногийнхаа дагуу өсөлтөө л яг хэмжээндээ байна гэсэн. Тэгэхээр тэр нь бас маш сайн гэж бодож юм. Тэгээд хордлогоноос гарчихсан болохоор сайн юмнууд идээд байгаа болохоор зүгээр. Гэтэ нэг юм болохоор би ингээд ерөөс өсөж чадахгүй заяа бүр ингээд хоол идэхгүй удаан явхад л нэг хоол идэхгүй нэг 5 цаг өчтөр явсан баха. Тэгсэн чинь бүр ухаалтах гаад бөөлжөө заяа нөө ус уугаа захгүй гэсэн чинь нөө усаараа бөөлжөө. Тэгээд ерөөсөө хоол идэхгүй явж болохгүй мэлээ. Ванкувертаа очиод энэ нөгөө нэг их баригчтай уулзаад хяналтандаа орно. Тэгээд тэр хяналтанд маань бас их баригч маань бас юм хэлж өгөх гэж бодож байна. Тэгээд тухайд нь юу болж байнаас хэлээж явна. Яг энэ бичлэгийг болохоор хэдэн сартад нь цацах уу гэдгээ бас бодоогүй байгаа. 5-6 сартад нь баг цацж магадгүй хаа. Нилийн том болгочоод хүмүүс тэр нь хэлээ гэж бодож байгаа. Тэгээд нөгөө хордлоготой ингээд таниастай ядраа яваад байгаа болохоор шүн ажиллаа тэгээ өдөр нь ингээд унтахгүй бол амар ядрааж яваад байгаа болохоор бас хүснээрээ ингээд уулзмаар байгаа бүх хүмүүстэйгээ уулзч чадсангүй. Тэгээ дээрэс нь бас 10 жилийнхаа ангийн хүүхдүүдтэй бас уулзмаар байсан хгүй юу? Нааша билет авахтаа л ерөнхийдөө тэд нартай жоохон ч гэсэн уулзсандаа, кофе ч гэсэн ундаа заримдаа гэж бодож исэн чинь яг үнэхээр би дийлсэнгүү. Тэгээд хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа бол дуучлаарай гэж хэлээ. Би ингэж ерөөсөн хордлоготой амар хэцүүсэн шүү. Ойлгоорой. Тэгтээ нэг юм намайг хүлээгүй чүггүй л ахaltaа. Тэгтээ ерөнхийдөө би тийг хүсэлтэй байсан. Тэгээд тэрийг л хийж чадсангүй. Тэгээд саяны хагас үсэнд яг 14-7 хоногтод нь болохоор битээр тийм жирэмсний тийм гэр бүлийн сургалтанд суусан. Манай хөө нөгөө нэг гиз мэц мөм зөмтэй ингээд өмсөж үзээд тэгээд Монгол сургалтанд суусан. Тэгээд тэр сургалт болохоор яг хэрвээ битээр Монгол төрхөөр байсан бол айгу хэрэгтэй мэдээллүүд бас өгч байсан. Яагаад тэгэхээр одоо улсын эмнэлэгт төрүүл ийм бэлдээрээ ингэдэг шүү тэгдэг шүү гэл ингээл төрхөөр болох юм бол одоо дөхөөд ирэхээр түрүүн дутчаарэ гэдэг ч юм уу. Монгол тэрнээ ингээд амар байдаг шүү ч юм уу. Тэр эмнэлэг дээр тийм юм хэрэгтэй, тийм юм хэрэгтэй, тийм л яг Монгол төрхөөл хэрэгтэй юм юу байдаг вэ гэдэг талаар амар их зааж ирсэн. Тэгээ хүүхдийн уулын 5 цагийн тийм сургалт байсан байхгүй. Тэгэхээр тэгсэн чинь яг хүүхд арчилгаа сүүлийн 30 минут л зааж амжсан. Тэгээд тэр нь жоохон тиймэрхүү байсан. Битээр уул нь хүүхд арчилгаа л амар яаж арчилдгийг хармаар байсан чинь ерөөхдөө жирэмсэн байхдаа юу бэлдэх вэ, яаж төрөх вэ гэдэг талаар нэлээд ярьсан. Тэгээд тэр нь ерөөс битээрт Монгол төрхтэй холбоотой байсан болохоор тийм амар наалтаагүй. Гэхдээ бас сонирхолтой байсан. Тэгээд юу Ванкуверт ч дахиад тийм сургалтанд суухгүйгээ бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч чи иймэрхүү зүйлүүд боллоо. Тэгээ Ванкуверт очиж дахиад уулзцгаая. За өнөөдөр 4 сарын 11 беби маань 15-7 хоногтой нэг өдөртэй байна. Тэгээд Ванкуверт ирсэн Бээжин явж өчтөр ирлээ. Нөгөө юуны цагийн зүрхнээс болоод олигтой савнд чадсан өчтөр 12 гэж унтаад одоо 3-аас хойш сэрүүн байлаа. Тэгээд ойр нөө нэг яг онгоцонд яваад тэгээд дээрэс нь шөнө ажиллаад тэгээд ер нь амар сонирн байгаа шүү. Тэгээд яг 8 цагийн нойр авч чадахгүй байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд чадахгүй бараг сар болцсон юм шиг санагдаж байна. Тэгээд тэрэндээ айгүй санаа зовж ийн хүүхд маань яаж байгаа л гээд. Гэхдээ онгоцонд бол сайхан 50 яваад ирэх шиг боллоо. Бадалж өгсөн юм бол байсангүй. Тэг ирснээс хойш ингээд гизээ харсан чинь амар том болсон заяа. Одоо л ингээд өглөөний 6 мөргөн цаг аваад ч юм уу. Аашд яг Монголын цагаар бол 29 цаг. Тэгээд бүр ингээд амар том гизээ заяа. Болцсон юм санагдаж байна. Гэртээ ирснээс хойш бадалсан өвдсөн юм бололоо. 2 дахь өдөр юу нөгөө нэг их хөрөх хэмжтэйгээ уулзах хэвээр анх удаа уулзах жаа. Тэгээд
тэндээс айгүйх юм мэдэх байх гэж бодож байна. Тэгэхээр бид нэг хяналтанд ороогүй 8-7 хоногт одоо Монгол руу явцсан. Тэгээ явсаар гад ингээ 15-7 хоногт одоо болоод ирж байгаа. Тэгээд бас яг жоох юм хүмүүсшаад ингээ мэдэж гэсэндээ мэдэх гэж хичээж байгаа ч гэсэндээ яг юм тогтсон нөгөө source байхгүй тий. Тийм болохоор нэмжтэй уулзахтаа бас амар excited тогтолж чинь. Тэгээ дээрэс нь нөгөө нэг ханиад хүрсэн. Тэгээ ханиадандаа бүр ингээд амар ядраад байгаа байхгүй бас одоо бараг 3-4-7 хоног. За бараг 4-7 хоног орох ч байгаа ч юм ханиад ирээд. Тэгээ одоо хүртэл ингээд юм гуншаа хамартай байгаа болохоор хүүхд маань гайг байгаа гэж их санаа зовж байна. Ханиад нойроо хоёр талаа айгу санаа зовж байна та. Оо бас нэг юм болсон. Юу вэ? Джеймс. Чидээсээ. Чидээсээ. Одоо баг. Атлартай. Аре. Аре. Чигээс гадлаагүй. Би чам гадарсан байх гэж бодсон шүү дээ. Wait, really? Тэгээ бацаа. Oh my god! Би чам мэдсэн. Өнөөдөр 4 сарын 18 маань хүүхэд маань 16-7 хоногтой боллоо. Ингээд 4 сар ажирсан байлаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт гэртээ яг ирээд Ванкуверт ирээд зөвхөн ажиллаа хийгээд тэгээд хажуугаар нь амраад байгаа болохоор би айгүй сайн байна. Монголд болохоор нөгөө нэг яг ажил хийгээхээс хажуугаар ингээ хүнтэй уулзаал эсвэл гадуур хийх ёстой юмтай байгаа л ч юм уу. Тэгээдсэн болохоор амар юм ядраад бүр ингээд нөгөө тонус өгөөд Монгол тонус өгөөд гэж ирсэн л та. Энэ тонус бонус гэдэг юм ярих байсан. Тэгээд дээрэс нь нөгөө уус мэдрэгдээд заахгүй ингээл тэр доор ингээл яг тэр тавсганы тэр ингээл дарааж байгаа юм шиг тэгэл хүндүрлэж байгаа юм шиг амар өвдөдсөн. Тэгээд яг ирээд нэг 2-3 хоноод байжсэн чинь гайг болцсон. Тэгээ одоо ерөөсөө ингээд тэгж өвдөж чангарч мангарч байгаа юм нэг анзаардахгүй байгаа. Тэгээ угаасаа хордлогч гайг болж байгаа шиг байна. Тэгээд саяны 7 хоног нэг их баригчтайгаа уулзсан. Тэгээ их баригч маань болохоор яг анх удаа уулзсан. Тэгээд зүгээр анх удаа уулзсан болохоор за ингэрээ тэгэрээ тэгдэж шүү, ийм байдэн шүү гэх юм анхан шатны зөвлөгөөнүүд амар их өгсөн. Тэгээд яг ялчгүй нөө юу гэдэм бэлээ. Умаа үзүүний 25 трийн шинжилгээг ерөнхийдөө ингээд нэг бол амар хийлэгцэн байх ёстой бүр өмнө жимсэн болохоос өмнө зүгээр ингээд энд бол хүмүүс ингээд ойр ойрхон хийлэгдэл юм шиг байна хэдэн жилдээ нэг удаа мадаа ч юм уу эсвэл нэг вакцин хийлэгцэн. Тэгээд Монголд ерөөсөө вакцин хийлгээгүй байсан би. Тэгээд ерөөсөө бас тийм 25 трийн умаа үзүүний 25 трийн шинжилгээг өгч үзээгүй байсан. Тэгээд жоод ингээд юу юм чи өгч үзээгүй мэдхгүй юм чинь шинжилгээгээ өгцөн дээр тэгтээ яг хүлээмээр байвал бас дараагийн юу жирэмс төрөх хүртлээ төрснээр дараагийн хүртэл бас хүлээж болно гэдгсэн. Тэгээд
Тэгээд даралт марл үзэл хүүхдээ маань зүрхний цохилт мохилтыг үзэл амар зүгээр байсан. Тэгээд миний даралтыг үзчихэд би айгу баг даралттай юм гэдэг чийсэн. Тэгээд би угаасаа л нөгөө жирэмсэн болохоосоо ч юм баг даралттай байсан байх гэж би өөрөө бодож байна. Яа тэгэхээр зүгээр ингээл нэг юм бөхчмөдөл ирэхэл ч юм уу тэг ингээл бүр идэж уухгүй болоод ирэхээр өсөөд ирэхээр ч юм уу унчих гээд тахгүй даалангай юм бөхчм хаарт бүр амар унчих гээд байдаг. Монгол бүр баг 2 жудаа ингээд унахаа алдсан байхгүй юу. Тэгээ нэг нь яг ийм арт дотор орж байхдаа бүр ингээд амар хэцүү болоод тэгээ ийм арт бүр амар ингээд бөхчмөд амар болон үнэтэйс аахгүй. Тэгээ тэр ялчгүй даралт унаад тэгээд унах гэдэг юм билээ л дээ. Тэгээд амар сайн юм ууж байгаа хэрэгтэй гэсэн. Ямар ч тийм л энэ тэгээд энэний үеэс 1.5 кг нэмсэн. Ийм л апдейт байна. Нэрэл арцсан байсан юм шүү дээ. За өнөөдөр 5 сарын 9 хүүхэд маань 19-7 хоногтой болж байна. 19-7 хоногтой гээд мангоны хэмжээтэй болж илээ. Тэгээд яг гидсэн бас амар мэдрэгдэж байгаа. Яг ингээд ийм хатуу яг нэг юм том бүрхий ингээд мэдрэгдэж байгаа. Яг энэ хавцаа болохоор ингээд амар юм хатуу тийм юм мэдрэгдэж байгаа. Тэгээд 18-7 хоногтод нэг мэдэрсэн сони юм нь болсон чинь би ингээд уур гарсан зөө миний мөмнөөс. Тэгээд ингээд өдөр сууж байгаа гут зүгээр ингээд туслаар гараад идэг. Яг хамгийн анх болохоор зүгээр унтгаа хөвтчихсэн чинь миний дээр бүр ингээд амар норцсон аахгүй юу? Амарч байхaltaй яг ингээд жоохон том ингээд юм нэг иймэрхүү хэмжээтэй ингээд норцсон. Тэгээд энэ юу яг бүр гайхаа тэг гуглдээ тэгсэн чинь яг уураг байж таарсан. Тэгээд би бүр ийм ихт ингээд уураг мөрө гарч эхэлдэг гэж үрсөө бодоогүй байсан чинь ингээд гарцсан. Тэгээд ер нь бол 16-7 хоногтоос эхлүүлээд 27 хоногтой хүртлээ нөх хүүхдийнхаа хөдөлгөөнийг мэдэрч магадгүй гэж хэлжсэн. Тэгээд би болохоор яг мэдэрч байгаа гэж бодохгүй байхгүй юу? Би анзаарахгүй байгаа юм уу? Өөртөөч би мэдэрсэн гэж бодохгүй. Тэгээд зүгээр нэг өдөр гидсээ гараа гидсэн дээр ингээд тавьсан байжсэн чинь ингээд шүггээд нэг юм ингээд өнгөрсөн 2 удаа яг тэр өдөр. Тэгээд тэрнээс хойш дахиад юм мэдрээгүй. Тэгээ би яг хөдөлгөөний би одоо нөө хөдлөөгүй байна гэж би бодож байгаа. Яг дотроо л хөдлөж байгаа л дээ. Надад мэдрэгдэг байна гэж би бодож байгаа. Ийм апдейттэй. За өнөөдөр 5 сарын 19 би юу яж байна? Хүүхэд маань яг 27 хоногтой болж байна. Яг жирэмснийхээ аяллаа хагас дээр ирж байна. Тэгээд жоохон апдейт өгье. За гидс маань болохоор амар нийттэй. Нэг амар томорсон гэж би бол бодохгүй байгаа. Нэр одоо 5 сар хэлж байгаа гэхэд гайгүй гэж бодож байгаа. Гайгүй томорсон юм гэж би бодож байгаа. Тэгтээ мэдхүүлтэй. Тэгээд нэг нийттэй юм нь болохоор надаас ингээд амар их сүүлийн 2-7 хоногт надаас амар их юм уур гараад байгаа. Одоо өчтөрл гэхэд бүр ингээд хасгарцсан цаа. Зүгээр сууж хат л хөвтж хаад ч юм уу ингээд амар их уур гараад байгаа. Тэгээд өөр биед орсон өөрчлөлт гэх юм бол их байхгүй. Яг нөө хөвлийн хаваар яг хүүхэд байгаа хаваар ингээд амар чангараад байгаа юм шиг мэдэгдэж байгаа. Тэгээд
эмчтэй бол арай хэлээгүй 2-7 хоногийн дараа нөгөө юу таахгүй юу цаг авцсан. Тэгээ 2-7 хоногийн дараа үзүүлэхдээ хэлээ гэж бодож. Гэхдээ ингээд Google-д ч мөглдээд үзэхээр дасгал хөдөлгөөн аягүй хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ дасгал хөдөлгөөн хийхгүй болохоор ингээд булчин зангираад суугаад байгаа болохоор нэг ажиллаа хийгээ суугаад байгаа болохоор булчин зангираад ингээд суларч тахгүй. Тэгээд тийч магадгүй гэдгсэн. Тэгээд сүүлийн үед йоганд явж байгаа. Йога болоод дасгаланд явж байгаа. Тэгээд 2 өдөр л явсан. Тэгээд 7 хоногт ядаж 2 удаа тэгээд хөдлөөд байх хэрэгтэй юм шиг санагдсан. Яа тэгэхээр маргааш дасгаланд явсныхаа маргааш нь болохоор ингээд зөөлрсөн. Тэгэхээр тэр дасгал болохоор тэгтээ ингээд амар шинэ яг йога нь болохоор амар юм амар гэл би зүгээр ингээд суллаал жоохон stretch хийгээл те. Тэгээд захгүй. Тэгээд нөө дасгал нь болохоор яг би нөгөө жимд хийдэг гэсэн шиг дасгал жоохон хөнгөндөө мэдээж ингээд гэнтэл мэнтэл үрж авал жоохон 10-ыг өргөдөг бол 5-ыг өргөдөг ч юм уу нэг тийм тэгэл бүхсний дасгал хийгээл зөвөр нь амар хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм билээ л дээ. Тэгээд тэрэнд би ингээд уржтар нэг цаг ингээд явсан чинь амар би ийм юм хөдөлгөөн хийж болох байсан нэг мэдээгүй гэсэн шиг нэг тиймэрхүү юм дасгалд аягүй хийлгсэн. Тэгээд тэр тийм дасгалуудаа одоо ингэж бүр нэмэр тууштай хий гэж бодож байгаа. Тэгээд гидс маань болохоор иймэрхүү. Жингийн хувьд болохоор яг жимсэн болсноос хойш 4 кг нэмсэн байгаа. 4 кг 4.500 ч юм уу нэмсэн байгаа. Тэгээд яг Монголд байхад хугацаанд эхний 3 сарын хугацаанд би жоохон хордлоготой яг шүлтэй болноос өөрөө мэдчих чадахгүй ингээл амар ядраал. Тэгэл Монголд болохоор нэг тийм буруу муу хоол идэхгүй зүгээр л мах идэл ингээл шүлтэй болтел яваадсан болохоор жин юус нэмээгүйсэн 1 кг л нэмсэн байсан. Тэгээд ирснээсээ хойш яг Монголоос ирснээс хойш сар гарan болж чинь тэгээд Монголоос ирснээс хойш 3 кг нэмсэн. 1 сарын хугацаанд тэгээд хоолоо жоохон хөлгөөний хэсгээд хоолоо жоохон юм анзаарах хэрэгтэй гэж бодож юм. Тэгээд хоолоо нэлээ татахыг бас хүсэж юм. Би нэг амар муруу хоолоо таа юм биш. Би зүгээр л ингээл амар ойрхон өсөд авахгүй ингээл яг өсөд байгаа юм шиг мэдрэмж ч аваад байгаа юм. Яг өсөөчгүй ч юм уу мэдэхгүй. Тэгээ өөрийгөө тасгацсан юм ч юм уу. Ямар ч тач ингээд 2 цаг тутамд яг ингээ махтай хоол идмэр санагдаад яг ингээ зүгээр снэк биш те нэг юм бичээ юм самар мамар юм ерөөсөө биш зүгээр яг юм хоол идмэр санагдаад тэгээ хоол сүүлийн үед би тэр амар олон чин гинт нэмснээс нэмлэгээ санаа зовсноос хойш яг тэгж амар хурдан хоол идмэр сагж байгаа үед ааруул идээд Монголоор очсон ааруул идэнгүүт ааруул ч бүр амар үйл даат юм биш те. Тэгээд ааруулаа идчихаа. Тэгээд ингээ half baked. Яг хагас ялаа. Миний гидсний нөгөө нэг юугаар ингээ дундуур нь хар зураас үүсчихдээ юм ээ штэ. Гормоноос болоод ингээ хар зураас үүсдэг гинэ. Тэгээд яг тэр маань болохоор бас яг 2-7 хоногийн өмнөөс энэ сүү гарахтай, уурга гарахтай зэрэгцээж яг ингээ жоохон хаалж эхэлсэн. Тэгээд сэтгэл санаа тайван ерөнхийдөө л тачих байна да. За өнөөдөр 5 сарын 21 хүүхэд маань өнөөдөр 27 хоног 5 өдөртөө болж байна. Тэгээд энд болохоор яг юм 3 удаа л яаханд харуулдаг гэсэн. Тэгээ эхний удаа нь болохоор эхний 3 сар дээрээ, хоёр дахь удаад нь болохоор 2 дахь 3 сар дээрээ буюу удаад 2 дахь trimester те 3 дахь trimester дээр гээд ингээ 3 удаа л яхаа үздэг юм лээ. Тэнгүүд ингээд яг яхаа амар юм ховор үзэж байгаа болохоор тэр өдрийг амар хүлээдэг. Тэгээ би аль амар хүлээж ийн хүүхдээ харах гэж маш их тогтолж ийн. Өнөөдөр хүүхдээ үзүүлэхээр одоо яханд харуулахаар явах чинь. Тэгээд энэ яхаг болохоор анатоми яхаа гэж хэлдэг юм лээ. Тэгээд яг нөгөө хөл гарны бүтэн байна уу? Тэгээ бүхэл бүтэн ерөнхийдөө ингээд хүүхэд нь ингээд бүгд бүтэн эрүүл
усж гинөө тэг ямар хүүстэй байна гэдгийг бас мэддэг. Тэгээд өнөөдөр яг эмчтэй яг эхнийхээ эмчтэй үзүүлчээ шууд хүүсээ бол битээ мэдэхгүй авч жагаад нууцаар ингээд авч жагаад дараа нь ингээд gender reveal хийн гэж бодож байгаа. Тийм болохоор эхнийхээ яг дэлгэсэн дээр л өөртөө хараад мэдчихдэг юм л дээ. Тэгээд excited. За бид өөр хүүхдээ харах гад эхоргоо явж гин. Нэг шалгалт авчих уу? За. Манай хүүхд хэдэн талаа ихтэй лээ. Манай хүүхэд Юу мэдгүй аа мó. Хэдэн сартай юм бол? 5 сарт. За тийм ээ. 5 сартай 27 хоногтой. Тий 27 хоногтой. Яаханд харуулах явж гин. Манай монголоор бол их нялхстэр очиж яаханд харуулна. Зүгээр юм энд болохоор амар сонин нэг зүгээр очиод төлбөртэй яхаа харуулдаг газар юусэн байдаггүй. Тэгээд амар ховор үзүүлж байгаа. Энд үзүүлж байгаа 2 дахь тохиолдол нь болж байгаа. Тэгээд амар догтлж чинь те. Ямар ах вэ? хөөрхөн л баг. Томорцсон байх. Томорцсон байх бай. Томорсон юм шиг юус харагдахгүй байхгүй. Дээрээс ивч болоод. Яа. Энэ хаалгаар бол орж төрдөг юм шиг байгаа юм. Яг түн хаалганы юм шиг байлээ. За энэхийнх нь үүдэн дээр л зүгээр ингээл эхо гэж бичсэн. Тэгэл юм жижигхэн хүлээлх юм сууж байгаа л орчд юм байна. Нэг тэнийг юм энэ дотор нөгөө юу гадд юм лээ. Өмнө бас өөр газар уулныханд орсон. Тэр газар бас нөгөө бичлэг хийж болохгүй, зураг авч болохгүй. Эхоныхаа өрөө дотроо гэдээдсэн. Тэгээд энэ дээр бас үүдэн дээр тэгээ бичсэн. Бичлэг зураг авч болохгүй гэд байна. Гэхдээ авах гэж үзье. Тэгээ авч чадахгүй бол зүгээр дарааныхны хазарыг оруулна. За дотор нь бол бичлэг хийж чадсангүй. Хийлгсэнгүй, хийлгдэг юм байна. Яагаад хийлгдэггүй сайн учир мэдсэнгүй. Тэгээд Монгол нэг эхонд харуулсан. Тэгээд Монголын хугацаагаас амар сайн юм байна. Тий. 4-д 5-д юм. Тэгээ эмчнэр нь гэсэн амар сайн тайлбарлаж өгвөл за энэ ингэж юм тэр нэг гэж гээл. Сая болохоор зүгээр за энэ хөлн гарна гэл хальт харуулаад яг харж амжааг байхад өөрөө нөгөө хараа сурцсан болохоор харсан байгаа шүү дээ. Тэгээд яг өөрөө тэр юм хэмжиж мэмжижээл битэрийг мэдж байгаа харж байгаа үгүй. Нэг хамаатай байсан ч хөө тэр хүнд. Тэгээд юу зургийг хэмлэж өгөөд зураг ч гэсэн юм сарнцэн зураг заяа. Тэгэл зургийг хөвлөж өгөөл гаргачлаа. Хэдэн минут болсон? 5 минут болсон, 10 минут болсон. 10 минут. 10 минут. За нэг юм л байна да. Хөлнийхэн зургийг авч өгсөн. Их баригч дээрээс л очиж янз бүрийн зургуудын тайлбаруудыг авъя гэж бодож байна. Энд болохоор их баригч нь одоо ингээл яханд үзүүлчингүүд нээхоныхын зураг мураг тайлын юмнууд нь бүгд их баригч руугаа явчихдаг. Тэгэл их баригч л тухтай юм зааж өгдөг юм шиг байна дөө. Ийм байлаа. Аюу хурдан байлаа. Ямар ч тач ирүүл харуул сайн хөдөлж байна. Тэ